Сайн байцгаана уу бүгдэнд нь энэ өдрийн мэнд хүргэе. За эх орондоо баялаг бүтээгдэхүүн зүгээс өнөөдөр төргөн хоолны бизнесийн тухай бичлэг маань бэлэн болсон байна. За төргөн хоолны бизнес бол хурдан үйлчлүүлэх боломжтой, үйлдвэрийн дамжлага нь тодорхой, хурдан үйлдвэрлэх боломжтой B2B бизнес буюу таны үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг дараагийн нэг бизнес эрхлэгч буюу бизнес эрхлэгч рүү бүтээгдэхүүнээ хийсэн юмаа зарах боломжтой бизнес. Завгүй хотын амьдрал өдөр тутам эргэлт нь бол өсөж байгаа гэж бүтээгдэхүүний эргэлт бол хурдан. За зорилттой зах зээл маань тухайн бизнес төр бол сурагчид, оюутан залуус, офисын ажилчид төргөн хоолны дуртай хүн болгоно энэ бидний үйлдвэрлэсэн төргөн хоолыг хэрэглэх боломжтой. Борлуулалтын сувг маань 8 нэрийн дэлгүүрүүдэд үйлдвэрлээд бэлэн болсон бүтээгдэхүүнээ шууд хүргэж өгч болж байна. Кофе шопууд, компьютер тоглоомын гадаа энэ хот дог, бургерийн бол эрэлт айгүй их байдаг. Хоол хүргэлтийн аппликейшнүүдэд бүртгүүлээд тухайн бүтээгдэхүүнээ зарж болно. Сургуулийн ойролцоо жижиг хоолны жижиг бэлэн төргөн хоол борлуулах газартай байвал мэдээж давуу тал болно. Гэтэ энэ маань Улаанбаатар хотод амьдардаг хүмүүст бол мэдээж ийм сургуулийн ойролцоо ийм газар олно гэвэл төрөөс нь гэж бас явах. Гэтэ аймаг ч юм уу сумд амьдардаг хүмүүст бол ийм сургуулийн ойролцоо төргөн хоол зардаг цэхийн шаардлага хангасан байр бол олдох боломжтой гэж энэ бол харагдаж байгаа. За миний бие бол та хэдэд болохоор би энэ төргөн хоол бол дотроо айгүй олон төрөлтэй шүү дээ. Бургер байна, хот дог байна, корн дог, сэндвич гэх айгүй олон төрөлтэй. Энэ маань ер нь бол Европын орнууд буюу бидрээс илүү эртхүү хочсон хотуудад бол айгүй эрт өсөж хөгжсөн хоол юм болов уу гэж боддог. Завгүй хотын амьдралын хүмүүсийн хотын амьдралын хэв маягаас үүдэлтэй хоолнууд ахгүй юу. Би бол хот догны тухай та хэдэд бол дэлгэрэнгүй бүр ингээд хот дог үйлдвэрлэл нэг хот догны үйлдвэрлэлийн тухай бүр дэлгэрэнгүй яриад явчих гэж бодож байна. Хот догны бид нар эхлээд хот догны талхыг үйлдвэрлэе гэж бодъё. Тэгэхэд би энд бол талхны орцны гэж жишээ аваад нэг ширхэг хот догны талхыг үйлдвэрлэхэд хэдэн төгрөгийн өртөгтэй болох уу гэдгийг тооцоолоо үзсэн. За энд болохоор гурил, элсэн чихэр, давс трош, сүүс, өсгийн тос, үндэг гэдэг 4 төрлийн бүтээгдэхүүн гол энэ талхыг хийгээд орох байхаа гэж бодож байна. Интернетээс энэ хот догны талх хийх орц гэхээр энэ 4 бүтээгдэхүүнүүдээр ингэж хийж болно гэсэн бичлэгүүд байгаад байгаа байхгүй юу. Гэтэ мэдээж энэ зах зээл хот дог хийж зарж байгаа үйлдвэр газрууд бол технологи юмнууд нь бол интернетэд нээлттэй байна гэж байхгүй шүү дээ. Мэдээж энийг бол би интернетээс хараад энэ бол ингэж тооцоолоо гаргацсан байгаа. Нэг ширхэг хот догны талх хийхэд 100 г гурил, 1 г элсэн чихэр, тэгээд сүүз, өсгийн тос, үндэг гэл тэгээд 100 г гурил нь 250 төгрөг болох байх. Сүү маань нэг 20 г сүү хорлоход 100 төгрөг болох байх болно гэдэг ингээд тооцоолоод яг зах зээлд байгаа үнээр нь ингээд тооцоолоо үзэхэд түүхэн эдийн өртөг нь 480 төгрөг болж байгаа. За энэ дээр бол сахилгаан мэдээж бид нар энэ талх хийхэд бол сахилгаан ашиглах байх. Тэр нь бол 200 төгрөг. Түрээсийн зардал бол энэ талхныхаа өртөгд шингээгээд өгье гэж бодоход өдөрт бид нар 200 ширхэг доор хаяж хамгийн багадаа 200 ширхэг талх үйлдвэрлэж 200 ширхэг хот дог зарж ийж ашигтай болох ашигтай тал руу энэ бизнес маань иргэнэ. За хэрвээ энэ энэ талхны бизнес, энэ хоол үйлдвэрийн бизнесүүд бол ихэж ашиг нь гардаг. Яагаад гэвэл энэ өөрөө төгс өрсөлдөөнт зах зээл буюу бид нар өөрсдөө үнэ тодорхойлох боломжгүй. Үнэ мэдээж би өрсөлдөгчөөсөө бид гол өрсөлдөгчийнхаа үнийг дагаж үнэ тогтоодог болохоор ихийг үйлдвэрлэж айгу бага зардлаар ихийг үйлдвэрлэж ашигаа өгдөг бизнес байгаамаа. Тийм болохоор өдөрт хамгийн багадаа 200 бид нар үйлдвэрлэх ёстой.
гэдэг тооцоол гаргасан. Тэгэхэд бол 480 төгрөг болж байгаа байхгүй тухайн одоо нэг талхны одоо түүхий гэдэг үртэг нь тэрэн дээр одоо юугаа цахилгаан ашиглалтаа нэмээд түрээс ашиглалт маань одоо бид нар одоо яг шанарын шаардлага хангасан яг одоо яг стандарт журмын дагуу байр одоо нэг 40 метрээс нэг 60 метр квадрат орчим одоо байр түрээсэлж аваад тэрэн дээрээ энэ одоо хот догныхаа талах болон хот дог үйлдвэрлэж явъя гэж төлөвлөх юм бол тухайн одоо энэ газрыг одоо энэ 500 мянга түрээслэх баг. Тэгэхээр бид нэр сая төгрөгөөр энэ байраа түрээслэе гэж бодоход өдрийн бид нар 33 мянган төгрөгөөр тухайн байраа түрээсэлж байгаа гэсэн. Эрдэнэ ширхэг хот дог үйлдвэр гэж бодоход 33-ыг 200-д хуваахаар яг 100-аас 150 төгрөг маань одоо юун дээр хот догны талхны үртэг шингээд нэг хот догны талах бол 1276 төгрөг 1280 төгрөгөөр ингээд юугаа нэг жишг хот догны талхны үртэг ингээ гарч байгаа. Энэ дээр бол ажилтны одоо цалингийн зарлыг оруулаг байгаа. Мэдээж одоо энэ бизнесийг одоо та өөрөө гард нь ингээ хийгээд явъя гэвэл эхэндээ бол хүн ажилуулахгүй мэдээж та өөрөө ажиллана гэж бодоод одоо би ажилтны одоо цалингийн зардал одоо нэмийг байгаа яв. За тэгээд талах 1280 төгрөгөөр хийгээл тэгэнгүүтээ дараагийнх нь одоо хот догны гол одоо юу нь болохоор зайц болохоор за одоо зах зээлд яг зарагдаж байгаа зайцсуудыг одоо би дэлгүүрээс очоод дэнлүүлээд яг одоо дунджаар хэдэн төгрөгийн үнэтэй болох нь үг харсан чинь энэ бол нэг ширхэг зайц бол 1000-аас 1200-аас 1500 төгрөгийн хооронд байд юм байна. Тэгээд нэг ширхэг зайц нь гэдэг 1200-г нэмээд за тэгэл хот догн дээр өөр одоо юу яах юм бол хэрвээ хүсвэл сир нэмж болох юм, соус нэмж болох юм тэтэр нэг 150 төгрөгт багтааж олон тэрнээс илүү бол юу орохгүй гэж ер нь бол харагдаж байгаа. Тэгээд савлгаа нэг 200 төгрөг тагтаагаас одоо хот догоос савлах юу 200 төгрөг. За одоо хүнснээ зориулттай нэг хот догны жижиг одоо уут илтгэх ах тэгэл нэг шошго наахах шошго дөрмсөөр үйлдвэрлэсэн огно тухайн одоо бүтээгдэхүүн хаана үйлдвэрлэсэн гэх мэт одоо стандартын дагуу мэдээллүүдээ оруулсан шошго наах ёстой. За тэгээд түгээлтний 250 төгрөг. Өмнө нь болохоор одоо юун дээр талхны үртэг бодоход бид нар юу яагаагүй те цалингийн зардал бол нэмээгүй мэдээж өөртөө ингээд үйлдвэрлээ явнаа гэд тухайн хүн одоо энэ бизнесийг хийж байгаа хүмүүс өөрөө гард нь ингээд талхыг хийгээ явнаа гэж бодоход бид нэр одоо түгээлтэн дээр нэг 250 төгрөгний түгээлтийн зардал нэмж байгаа. Яагаад тэгэхээр та өөрөө ингээд үйлдвэрлээ цавлаа бүтээгдэхүүний бэлэн болголоо гэж бодоход түгээлтийг бол мэдээж хийгээл амжихгүй бах. Тэгээд түгээлтэн дээр мэдээд 200 ширхэг хотыг бол өдөржин нэг хүн бүтэн өдрийн ажил болж түгээхгүй нэг тал өдрөөр ажиллана гэдэг өдрийн нэг сарын нэг сая 500 мянгаар нэг өдөр болгоно одоо тал өдрөөр ажилтдаг хагас цагийн ажилтны ажилд авахд сая 500-г одоо 30-д хуваагаад өдрийн нэг 50 мянгаар ажиллаж байгаа 50 мянгаыг 200-д хуваагаад нэг ширхэг одоо хот догийг бол энэ 250 төгрөгөөр одоо түгээлтийн зардал гарах баха гэдэг төлөвлөгөөний дагуу ингээ бодоход нийтдээ нэг ширхэг одоо хот догийг 3050 төгрөгөөр ингээ нэг ширхэг хот догийн одоо нийт үртэг нь гарч байгаа. За тэрэн дээрээ 1500 төгрөг цэвэр ашиг нэмэх юм бол зарах үн нь 4500 төгрөг болж байгаа. За яагаад 1500 төгрөг гэсэн одоо энэ цэвэр ашиг нэмж байгаа юм бэ гэвэл мэдээж энэ бол төгс өрсөлдөөний зах зээл та мэдээж өрсөлдөгч яг одоо зах зээл зарагдж байгаа хот догийн үнийг хараад яг тэрнтэй ингээд айл болох тэрнээс хямдах нь бүтээгдэхүүн гарахгүй бол та энэ бизнес чинь мэдээж цаашаа өргөлдүүлээд явах таны ээлжинд тийм болохоор одоо CUGS-ийн одоогийн хот догны үн нь бол 4500 төгрөг байд юм байна. Тэгэхэд одоо зарах үн маань 4500 цэвэр ашиг маань 1500 төгрөг гэж байгаа. За өдрийн цэвэр ашиг 1500 200 шиг хот догоор үржүүлээд 300 мянган төгрөг болж байгаа. Тэгээ сард 30 өдрөөр нь үржүүлээд сард одоо 9 сая төгрөгийн одоо цэвэр ашиг олж болох юм. Гэхдээ одоо эндээсээ одоо менежментийн зарлаа хасах бах, хангамжийн зардал өөр бас одоо
тухайн одоо хот-дог юу үйлдвэрлэхэд гарах нэг сарынхаа нийт зардал одоо нэг 3 саяас 4 сая төгрөгийн хооронд байлаа гэхэд бид нар одоо юугаар яаж байгаа тий 6 сая төгрөг одоо бид нэр цэвэр ашиг үлдчихэж байгаа. Түрээсийн зардлаа бол өмнө нь одоо талхныхаа үрдэг шингээгээ бодоод өмнөх слайд дээрээ бодоо явцсан. Тийм болохоор одоо түрээсийн зардал биш түрээсээс гадна өөр одоо сахилгааны зардал юунд шингээгээ явцсан. Талхныхаа үрдэг нэг хотог нэг 200 төгрөгийн шингээгээ явцсан. Одоо тэгэхэд бидэнд үлдчихэж байгаа одоо өөр хангамжийн зардал гарах байх юм ажилчдын хоолны зардал, ажилтны унааны зардал, ажилтны юуны хувц сунрын зардал гэх мэт бусад нийт зардал нэг 3 саяас 4 сая төгрөг боллоо гэхэд бид одоо цэвэр үлдчихэж байгаа ашиг маань 6 сая төгрөгийн одоо өдөрт 200 ширхэг хот-дог буюу сард одоо хот-дог үйлдвэрлэж байгаа үйлдвэр нь одоо сарын эцэст одоо нэг 5-аас 6 сая төгрөгийн одоо цэвэр ашигтай ажилд болох боломжтой гэж нь бол харагдаж байгаа. За мэдээж нэг хот-дог одоо юу фаст фуд үйлдвэрлэхэд биднэрт бол хэрэгтэй тоног төхөөрөмжийг бол хамгийн одоо ингээд энэ бол энэ тоног төхөөрөмжгүүр энэ бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэх боломжгүй хамгийн их хэрэгтэй гэсэн одоо тоног төхөөрөмжүүдийн жагсаалтын гаргаа үүссэн. Тэр нь конвекцийн зуух авах юм байна. Яагаад конвекцийн зуух авах ёстой юм бэ гэвэл нөгөө нэг талх нь өөрөө нэг жигд уураар ингээ хийдэг зуухгүй юу конвекцийн зуухаар жигд уураар тухайн талхаа болгодог тийм зуухаар хийхэд бол тухайн зуух маань 5 сая 500 мянган төгрөг юм байна. Гурил зөөрөгч авах мэдээж одоо 200 ширхэг талхад нэг нь одоо 100 г гурил орлоо гэж бодоход нэг 20 кг-аас 30 кг-ийн хооронд одоо гурил зөөрж бэлдэх ах тэгэхэд бол гурил зөөрөгчээр зуурхад нэг гурил зөөрөгч маань 1 сая 500 төгрөг сая 500 мянган төгрөг байд юм байна. Гурил амраагч авах тэр 1 сая 500 мянган төгрөг өөр одоо соус ч юм уу зайд юмаа хадгалах хөргөгч хөлдөгч авна. Тэгээ бусад одоо юмаа бэлдэх ширээ төмпөн шанах гэх мэт одоо юм бүх одоо өөр юмнуудаа бүр ингээд зийнхаа бэлэн болгох одоо тоног төхөөрөмж нийт одоо зардал нь 12 сая төгрөг болох байх. Тэр нь одоо энэ дээр нэмээд хангамжийн зарлууд бас нэмэгдээд яваад нэг 12-оос 15 сая төгрөгээр одоо тоног төхөөрөмж авах байх. За дараагийн нь бол юу нь бол бид нэр одоо ажлын байраа бэлдэнэ. Тэгэд бол Монголд бол хүнсний аюулгүй байдлын тухай хууль, хүнсний тухай хууль гээд зөндөө олон хууль дүрм стандарт байдаг. Хоолны газар одоо хоол үйлдвэрлэлийн чиглэлийн үйл ажиллагаа нь одоо тусгай зөвшөөрөл авахгүй ч гэсэн одоо бүртгүүлээд заавал одоо холбогдох газраас нь зөвшөөрөл авах ёстой. Тэгэхэд бол яг нөгөө юун дээр болохоор сайтуудаас интернетээс одоо хууль дүрм одоо холбогдох юмнуудын сайн судлахад бол нэлээд олон одоо 3-аас 4 удас юмуд одоо стандартууд байд юм байна. Одоо яг байр нь яг тийм байх ёстой, усан хангамж нь яг тийм байх ёстой. Их одоо бүр нарийн стандарт нь 2-оос 3 удас юм байд юм байна. Хэрвээ одоо энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулна гэж бодож байгаа бол та эхлээд тэр стандартуудыг аягүй сайн уншаад ойлгох ёстой. Бүр мэдгүй чадахгүй юм байвал одоо юу мэргэжлийн хүнээс нь асуугаад энэ яг ямар учиртай яг энэ стандартыг хангахын тулд яг ямар байр байгуулж байх ёстой гэдгийг аягүй сайн харах ёстой. Мэдээж бид тэр юм хийж зарна үйлдвэрлэн гэвэл бидэнд хамгийн чухал юм нь холбогдох газраас бид нэр одоо зөвшөөрлийг аваад яг дурмын дагуу яг стандартын дагуу юм одоо үйлдвэрлэж гаргах нь хамгийн чухал. Цэвэр бохирын системдээ хоолны газрын байгууламжийн ердийн болон механик агааржуулалттай байх ёстой. Шаалтаас хаалган ус нэвтрдэггүй хүний эрүүл мэндэд цөрөг нөлөөгөх хоргоо материалаар хийгдсэн тийм. Тэгээд цэвэрлэхэд хялбар гадаргуугаар ингээд шаалтаас маань яг одоо гадаргуугаар яг тоноглон хийгдсэн байх ёстой. Газар нь төвлөрсөн болон хэсгийн усан хангамжтай байх ёстой. Хэрвээ одоо хэсгийн усан хангамж байгаа бол тэр ус нь бас яг хүнсний зориултад яг яах вэ? Зориултад хэрэглэж болох усанд холбогдсон байна уу гэвэл аягүй олон стандартын дагуу энэ байраа бэлтгэх юм байна. За хэрвээ үнэхээр би энэ бизнесийг эхлэе, нэг брэнд үүсгэе, тэгээ өөрийнхөө ингээд
юу яага явъя гэх юм бол мэдээж эхлээд бүтээгдэхүүний орц найрлах технологио ер нь бол тодорхойлох ёстой. Тэгээ одоо яг зах зээл зарагдж байгаа бүтээгдэхүүнээс манай бүтээгдэхүүн яах ёстой? Ямар нэгэн байдлаар амтаараа ч юм уу ямар нэгэн байдлаар эрүүл талаасаа ч юм уу нэг онцлогтой байж ил бидний бүтээгдэхүүн цаашид бол зарагдана. Одоо дотор нь хийж байгаа зайдас маань одоо дүүргэгч үгүй нитратгүй 100% эрүүл зайдасаар хийх ч юм уу тэгжэл бидний бүтээгдэхүүн зах зээлд одоо цаашаа явах байхгүй юу? Тэрнээс бол яг одоо зах зээл зарагдж байгаа юунтай зах зээл зарагдж байгаа хотдог ч юм уу зах зээл зарагдж байгаа бүтээгдэхүүнтэй яг адилхан бүтээгдэхүүн ингээ гаргаж ирээ зараад дээр нөгөө өмнө нь хэлсэн миний 6-аас 5 сая төгрөгийн ашгийг бол мэдээж та хийж чадахгүй. За эхний нөө одоо эхлээд технологио сайн тодорхойлж өөрийн гэсэн онцлогтой бүтээгдэхүүнийг ингээд яг гаргах хэмжээний судалгаагаа хийх хэрэгтэй байхгүй юу? Стандартын шаардлага хангасан дараа нь байраа бэлдэнэ. Дээр бол би өмнө нь ярьсанчлан ер нь бол стандартын шаардлага хангасан байраа бэлдэх. Тэгээд тоног төхөөрөмж бол сая одоо миний хэлсэн шил 10-аас 15 сая төгрөгийн одоо тоног төхөөрөмжийг бол тухайн байранд сүйрлүүлнэ. Тэгээд холбогдох газарт нь очиж ийм одоо байраа одоо стандартын дагуу ингээ ийм байр бэлтлээ ийм тоног төхөөрөмжтэй ингэж одоо юу ачлаа цэхээ байгуулчлаа гэдэг одоо холбогдох газарт нь хандаж одоо хоол үйлдвэрлэлийнхаа зөвшөөрлийг авна. Тэгээд зөвшөөрлөө авсны дараа бүтээгдэхүүний одоо гаргаа явах боломж бол бүрдэн. Одоо орц найрлах онцлог технологио тодорхойлох одоо хэд туршиж үзэх ёстой. Тэ туршлагатаа энийг одоо тодорхойлоход мэдээж нэг онцлогтой гоё бүтээгдэхүүн гаргая гэвэл мэдээж туршлагатаа өмнө нь энэ яг энэ чиглэлээр ажиллаж исэн хүнээс суралцах боломжтой тий. За миний би Казахстаны Атрау, Алмат, Астана хотуудад одоо үйл ажиллагаа явуулдаг фаст фуд үйлдвэрүүдтэй холбогдож тий мэдээлэл авсан. Энэ дээр болохоор танайх одоо энэ одоо өөрсдийнхөө үйлдвэрлээд одоо энэ том энэ хотуудад одоо зарагдж байгаа фаст фудынхаа одоо технологи ямар технологиор одоо яаж ямар гоё онцлогтой юм бүтээгдэхүүнийг гаргаж байгаа вэ гэдэг одоо энэ бизнесийнхаа нууцыг одоо бидэртээ ингээд хуваалцах уу гэдэг одоо санал тавьсан. Одоо тэрнээс одоо би зөндөө олон газруудад холбогдсны 3-аас 4 газар мэдээж одоо өөртөө бизнесийг одоо төдөн төгрөгөөр одоо та ингээд биднэрт төлөх юм бол бид нар одоо таныг одоо энэ бизнесийг та өөрийнхөө амьдарч байгаа хотод одоо юу хийхэд одоо би онцлогтой технологитэй одоо үйлдвэртэй таны юу яач болно гэсэн тухайн одоо бизнесийнхаа нуусаас хуваалцах боломжтой гэсэн. Хэрвээ та энийг ингээд сонирхож байвал энэ бизнесийг цаашдаа хий гэж бодож байгаа бол тухайн үйлдвэртэй таныг бол би бас холбож өгч болно. За тухайн үйлдвэрт холбоо тогтоосны дараа одоо танд ямар боломжууд нэгдэх юм бэ гэвэл казах болон орос хэл дээр ирсэн одоо онлайн хичээлүүд ихэнх нь онлайнаар энэ одоо юмнуудыг онлайнаар заагаа өгч болно гэсэн хариу өгсөн байхгүй юу. Тэгэхэд бол энэ ирсэн одоо хичээлүүдийг танд ойлгомжтойгоо монгол хэл рүү орчуулж одоо юу зааж өгч болно. Тэгэл танд бол асуулт байвал асууж өгнө. Одоо холбоо тогтоох одоо боломжийг чинь хангаж өгнө. За яагаад би яагаад энэ Казахстаны энэ хоол үйлдвэрийн ийм фаст фудын газруудад холбогдож мэдээлэл авсан бэ гэвэл Казахстан нөрөө 132 үндэст нь амьдардаг айгүй олон үндэст нь ингээм амьдардаг улс гэдэг утгаараа олон үндэстний хоолны соёл огтлсон нутаг байхгүй юу. Одоо бодиттой үйл ажиллагаа явуулж байгаа бизнес хүнээс нь яг шалгарсан орч технологи туршлагыг бол та хуваалцах боломжтой. Тиймээс энэхүү бизнесийг сонирхож хий гэж бодож байгаа бол хэлж орч технологи тий туршлагын юмуд дээр би туслаад та гэдэг зуучлаа явах боломжтой тул хэрвээ та энэ бизнесийн тухай бүрд дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доор коммент хэсэгт 1 гэж үлдээгээрэй. Баяр анхаарал тавьсан бүх хүнд баярлалаа.